Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. Зохиолыг бичсэн Ц. Оюунбат. Дуу оруулсан Б. Ориглволд. Эмнэлэг дээр өглөө нь хүн ихтэй, ачаалал ихтэй байлаа. Цагдаа нар ирж совилагчаас байцаалтаван с жигтний ам зургийг гаргаж байв. Харамсалтай нь совилагч тиймч тодорхой ам зураг гаргаж өгсөнгүй. Учир нь хэд их сэтгцэн хямралд орсноос царай төрхийг нь мартсан байв. Талигч бүсгүйн аав ээж болох настай хүмүүс хий дэмээл уйлж хашгиран хүн хүнийг царайчлах нь өрөвдөмөр байв. Найз залуу нь болох бэлгүүнч ирсэн байлаа. Ийм зүйл болохыг мэдсэн бол өчигдөр явдаггүй л байж хэмээн өөртөө харуулсаж бодон зогссон. Тасаг руу орох хаалган дээр тууз татсан байсан ч бэлгүүн хүмүүсийн нүдийг хариулж угаад доогуур нь шурган орж хаалгыг хаав. Талигчийн зогцсыг аль хэдийн шүүх эмнэлэг рүү задлан хийхээр авчивсан ба. Харин хохирогчийн амиа алдсан ор хэргийн газрыг шинжээж нар шинжиж дуусаад лацдаж оргисон байв. Бэлгүүн ажуухнаар орлууд өглөө. Дээр орны даавуу хүнжил цуснд будагдж хөшигний дотор тал цусан зам татуулжээ. Бэлгүүн найз бүсгүйгийн хэрхэн зовж өнгөрснийг бодоход сэтгэл нь өмөрөх шиг болов. Мөн овш чамайг би заавал хална гэж шүд зун хэлээд нүдэнд нь нулимс цэйлгэнсэн ч арчиж хаяв. Ой, юун хүн ороод ирэв гэж хэргийн газар ажиллаж буй цагдаа хаалганы цаанаас хэлв. Бэлгүүн үгдүгүү хажуугаар нь гарахаар зүтгэв. Хөөе чи байж вэ? Шалгуул гэж нөгөө цагдаа зогсоохыг оролдоход хажуунаас нь мөрдөн байцаагч орж ирнэ. Найз залуу нь байсан юм а, явуулчих гэж нөгөө цагдаад айжуухан хэлв. Ингэж хэлэхдээ цагдаач бэлгүүнийг сул орхилоо. Коридорт гарсан бэлгүүн шуудхан шатаар бууж гудамжинд гарчээ. Гүдэхгүй бол уурандаа дүрлцэж багтарчих гээд байв. Тэр хэрцгий алуурчныг өөрийн гараар барьж хорвоогоос тонилхон цусан өшөө авахаар нэгэнтээ шийдсэн байлаа. Цагдаа нарт өгсөн совилагчийн ярианаас ойлгож авсан зүйл бол алуурчин этгээд 18-аас 20 насны залуу өндөр туранхай хүн байв. Эндээс л учгийг гаргах ёстой гэж бодно. Тэр яарвчлах хэрэгтэй. Тэгэхгүй бол цагдаа нар түүнээс өртөж алуурчныг олчих бол шоронд аюулгүй газарт хийж гин. Гэтэл хаврын яргуй шиг нахайлж байсан тэр хоёрын хайр ирээдүйн гэрэлт амьдралыг босносныхан шанг алуурчин авахгүй ял завших болно. Бэлгүүн бүсгүйд хичнээн хайртай байсныг үгээр илэрхийлэмгүй. Одоо бодоход жүжиг үздэг нь бурууч болсон юм шиг. Мөн өчигдөр орхиж явсан тан хамгийн ихэр харамсаж байлаа. Совилагчийн үгэнд тэр даруй орлоггүй цугтан хонсон бол хайрт бүсгүй нь хэрцгий алуурчинд яргалуулахгүй амьдал байх байсан гэж элдвийг бодож байв. Тэр өгтөн ирэх дайсныхан хүчийг дутуу таньж байгаагаа энэ үед даанч ойлгосонгүй. Түүний эсрэг зогсох хар хүчин бол энгийн бие физиологоор дийлдэхэр махан бие цусан зүрхт хүн биш. Харин бугшиж догширсан амилсан ад зэтгэр чөтгөр болох хар тийрэн билээ. Хар тийрэн чингүүнийг өөрийн боолон болгож даллсан газартан алхуулж далайсан газартан далдруулж явсныг хөөрхий залуу хэрхэн мэдэх вүлээ. Асрамжийн газрын эрхлэгч болох гомбо талигчийн арга гэрээр орж газар дээрх ганц өхнөн алдсан хоёр хөгшөнд ажлын газрынхны буйны мөнгийг салгалан байж өгчхөд гарч ирэв. Хайта мөн хэцүү юм болжээ. Гэхдээ ямар гэжийн хараал дагуулсан алуурчны гард өртчихвд хөөрхий бүсгүй гэж бодон алхаж явтал
Харанхуй гудамжны болонгаас эсгэрэх чимээ сонсогдов. Оо, энэ чинь миний хайртай асрамжийн газрын гомбо ах маань байна штэ. Гэж инээд алдсаар Чингүн гарч ирэхэн тэр. Зэгсэн хүйтэн үдэш байсан ч Чингүн дээгүүрийн цамцгүй нүцгэн явж байлаа. Чи чинь ямар чөтгөрөн хийж яваа юм? Гэж гомбо зэвүүцсэнгүү асуулаа. Ямар чөтгөрөө гэсэн үү? Тийм л дээ. Ажлын маань нэг хүн өнгөрчгөөд байхад би ирэхэн зүйсний хэрэг үсттэй. Гэхдээ яг ирсэн чинь аав ээж нь өрөвдөлтөд харагдаад орссонгүй. Инхэгийн тэр өрөвдөлтөд дүр төрх нүдэнд харагдах шиг. Энэ үгэнд суртас хийсэн гомбо Чингүнийг заамдан авчаа. Чи далигчиг яасан юм? Чи өдрөний хөнөөсөн тийм биз дээ? Гэж ширүүнээр асуулаа. Хөөе тайван бай. Би ажил дээр өмнөх өдөр нь таарсныг хэлж байна. Ингэхэд одоо оронтой гарсан юм шүү. Би ажиллаж болох уугүй юу? Гэж Чингүн зэвүүнээр асуув. Асрамжийн газрын эрхлэгч болох гомбо зайл мухараал эзэн новш минь. Чамайг манад ажилуулах ч үгүй. Эзээч үгүй. Миний нүднээс далдур. Гэж гомбо зандрава. За битгий ууралдаа. Гэж Чингүн арагшаа ухран инээсээр харанхуйд уусан алга болгоход нүднээс нь улаан цог харанхуйд хамгийн сүлд сарнин үлдэх шиг гомбод санагдав. Гомбоч тэндээс бушуухан машин рууган алхаж асаагаад хаазлан алга болов. Дүүнийг гэртэн ороход эхнэр нь хүлээж байлаа. Яасан урваагаа вэ? Юу болов? Талигчин гэрээс гарч явхад нөгөө чөтгөрийн хүүтэд харжглаа. Чингүн гэсэн үү? Хэмээн эхнэр нь болох Баярмаа асуув. Тийм ээ. Бүдэрнийг ирээцээр алдсан хүүхэд орон тоон дээр нь ажиллая гэж солиорсныг яана. Би тэр чөтгөрийн хүүгээс яаж салах учран олохгүй байна. Айгүй бол тэр мөч хөөрхий бүсгүйг алсан байж мэднэ. Таач нотлох хүрэнд байхгүй юм л та. Цагдаа нар нь ажиллаа хийх үстэй өвгөн. Харин би нэг үзэж хардаг хүн мэддэг болсон тэндээс энэ талаар асууж үзье байц. Гэв. Маргааш нь Бэрхцаарангийн гэрийн гадна олон хүмүүс цугларсан байсан тул Баярмаа нэлээд удаан хүлээсний эцэст орлоо. Хижээл насны харир байх бөгөөд онгодон буулгах гэж аман хууран тадлаа. Үл ойлгогдох хэлээр улаач эмэгтэйд хэлж өгөв. Улаач эмэгтэй Баярмаад дамжуулан хэлэх нь та наашаа эртгэн тун зөв болжээ. Учир нь Чингүн гэгтэр хүүд шингэсэн ад тэрэн болвоос аимшигтай хүчрэхэг болсон байна. Ярваргийн аргалдаг хүмүүс ч дийлэх хэрэггүй догшин юм. Саяхан нас барсан талигч бүсгүйг тэр бийжсэн ад тэрэн хөнөөсөн байна. Гэхдээ одоохон арга хэмжээ авахгүй бол үхэл ганц тэр бүсгүйгээр дуусахгүй. Бид нар одоо яах вүлээ? Нөхөрт минь тосголж үзээч. Бүдэн сар гарах шөнө ирсэн зүг нь болох урд чигт хээр гарч 3 ямаагаар дахил өргөн Чингүнийг байлцуулан дарах ганц арга бий гэж өвгөн хэллээ. Өвгөн дийлэхгүй ч үж магаддаг гинэ. Тиймийн тулд Бэрхцаарын гарын 2 шавтайган цуг тэр зан үйлийг хийх шаардлагатай. Дээрээс бүх 3 онгод тэнгэр хард тэринг муу зүгрүүн тонилгоно гинэ. Та энийг нөхөртөн хэлж зөвшөөрвөл учир нь юу гэвээс танаа хүнийг их зөрүүд хүн юм гэж өвгөн хэллээ. Би танд шаардлагатай бэлдэх зүйлсийг бичиж өгнө гэж улаач эмэгтэй Баярмаад хэлв. Бэрхцаарын би бөө болсон цагаас хойш олон жаахтар зүйлстэй нуур тулж явна. Зарим нь амархан, зарим нь хэцүү л байсан. Харин энэ удаагийн хул хамгийн хүнд сорилт байх нь мэдрэгдэж байна. Учир нь өөрийг чинь гэрээр орж ирэхийг харахад мөрний чинь цаанаас хар сарв харагдах шиг болсон. Би өөрийг чинь айлгая гэж удаагүй тул шуудхан хэлсэнгүй. Манай гэрийн хаалга хамгаалалтад бол хар тэрингийн савар хээр үлдэж хоцорсон.
Гэсэн ч өөртөө ч уулзаагүй мөрдөн энэ хүртэл дагна гэдэг бол маш хүчирхэг чөтгөр болсныг илтгэн. Аз тавилан тохиовол хар тэрэнг бид хүүгийн биеэс зайлуулж чадна. Харин чадахгүй бол гэснэн чимээгүй болов. Чадахгүй бол юу гэж хэмээн Баярмаа жижигхэн асуув. Тийм зүйл болвол нөхрийн чин сүнс энэ хорвоод үлдэхгүй нэ гэж бэрх цайран алгуурхан хэлв. Бөөгийн гэрээс гарч явахдаа Баярмаагийн хамаг бие жижигрэн байлаа. Нөхрийн сүнс хулжин одох хар тэрэн түүнийг дагаж яваа гэх зэрэг яриа түүнийг байдгаар нь дагжуулжээ. Гэрэл өгөн явах автобусанд суухад түүнээс гадна 2-3 хүн байлаа. Гадагч бүрэнхий болж нар шин гэж болтой. Дахиад 2 буудал явхад түүнээс бусад бүх зорчигчд бууцгаасан байна. Жолооч ганцхан зорчигчтой болсон тон сэтгэл нь намарсан болтой тамхин асааж кабиндан татаж эхлэв. Тамхины суунагэлсэн хөшиг автобусаар нэг тарж Баярмаагийн хоолойг хорсгох ажээ. Тэр арын суудлаас "Жолооч тамхи болооч" гэж чангахан дуугарав. Харин жолооч хариуд нь тоомжиргүйхэн "Тэгвэл буугаад яваач дээ" гэж жишимчгүй хэлв. Түүний энэ үгэнд бохимдох шиг гомдох шиг болсон Баярмаа өөр зүйл хэлсэнгүй чимээгүй болов. Ээлжид буудал дээр зогсоход нүсэр том биетэй хар нэвсгэр хувцас өмссөн нэгэн автобусанд орж ирлээ. Түүнийг алгахад автобусны шал дөргөх мэд болж Баярмаа өнөөх хүний хөл рүү харав. Орж ирсэн хүн гуталгүй, хөл нь шавар шавхаа болж цэлдэн хөх харагдахад Баярмаа цожих шиг болон нүүрлүү нь харав. Харин өнөөх хүн хүрмнийхэн цамцыг өмссөн байсан тул нүүр нь халгалагдаж царай нь харагдсангүй. Гүн харан нүхнээс цоргих мэт 2 улаан очил харагдах шиг болон хажуугаар нь гарч яг арийнхан суудалд суулаа. Баярмаа уг хүнээс айн цэрвэж бие барин сууна. Автобусанд өчнөөн олон сул сандал байхад яг арийнхан суудал дээр хүн сууснан амьсгалах бүрийд нь хүйтэмс шиг агаар хүзүүгэн тагжуулж эхлэв. Амьд хүн бол халуун агаар ирмэр юм. Гэтэл ард нь суусан энэ хүнийх өвлийн тэсхэм агаарыг санагдуулж нурууных нь хамаг шар ус босч байв. Баярмаа суудлаасан босон өөр тийш суух гэсэн чи хөлн дагдсангүй. Бие нь хүлэгдчихсэн мэт таг хөдлөгөнгүй. Автобусны заалыг харуулсан толинд өөрийг хүн харлаа. Ард нь суусан хүн гараа мөрөн дээр нь тавих нь үзэгдэв. Үүнтэй зэрэгцэн мөрөн дээр нь хүн дачаа өрүүлсэн мэт бие нь улам сул байжээ. Баярмаагийн амнаас дууж гарахгүй хий тэмэл ангалцсан. Толин дүргэлжлүүлэн харахад ард нь суусан хүн босож зогсон авраг том болов. Учир нь таазанд толгойн тулж байлаа. Аажуухнаар нөмөргөн хойш нь болгов. Баярмаагийн нүдэнд авраг том тийрэн ийн хүү биеэрээ морилон буйн толны тусгалд харагдана. Тэр бараан зүглийн нүднээс улаан оч цацарч ард цааж сэгсийсэн үс нь дух руу нунжиж буйн мэдэгдэж байв. Баярмаа хашгирах гэтэл хоол нь богдож ирэв. Тэр сандал дээрийн тийчгэн үл үзэгдэж хар хүчнээс молдрох гэж оролдоно. Аз болоход автобус нэгэн буудлын дээр зогсож урд талын хаалгаар зорчигч суух мөчөд Баярмаагийн бие суларчээ. Тэр санд минд босон харайж дунд хаалгаар гүүхэрэн гарлаа. Тэр автобусны буудал дээр буугаад эргэж автобус руу гарлаа. Ард нь суусан үл мэдэгдэх бараан зүйл орсоргүй алгуулсан байв. Баярмаа ойрхон түүц рүү орж цагаан утсаар гэрэлүүгэн залгажээ. "Хана би энд автобусны буудлын дээр буужглаа. Автобус нь сонин хүн дагаад
Тэгээд тайсандаа энд буучихсан. Чи ирээд намайг аваад гаач тэхүү гэж гойв. За наана байж вэ. Гэхэд нь Баярмаа төр зүр тайвширч орчин тойрнон ажиглахтайган болов. Худалдагч түүнийг учир битүүлгээр харж галзуу солиотой юм шиг аашлах хүнээс бушуухан салъя гэж бодсон уу? Юутаач янз муутай өнгөөрөө юм авахгүй бол эндээс гараарай гэв. Би сая утсаар ирсэн штий. Энд нөхрийн эрдэл зогсож үе. Хүмүүс орж ирж юм худалдаж авах гэхээр өөрөө хаагаа зогсоод байна. Алив хурдан гар гэж хөөв. Баярмаа аргагүй нэрхэнд түүцнээс хөөгдөж автобусны буудлын сандал дээр сууж байлаа. Түүнээс өөр хүн тэр хавьд үгүй юм. Зэвэргэн салхи ханцуу ингэрээр тонгочин сээгүүлж өдөр даарсандан гараан амандан хүргэн халуун амьсгаагаар бүлээцүүлэх гэж оролдоно. Гинтхэн автобусны буудлыг гэрэлтүүлж байсан годомчны гэрэл анивчиж байснаа гэнэт тас хитл хахран таг харанхуй болов. Баярмаа өнөх төц рүү хартал хэдийдээ ч юм хаагаад гэрлийн унтраажсан байлаа. Сарны муухан туяанд орчин тойрон гийж сар үүлэн цаагуур ороход бүх зүйл түнэр харанхуй болгоожээ. Үйл салхиар туугдан орчин тойрон гэгэтэн болгоход түүнээс нилээн зайтай авраг том биетэй хүн дүрст бараан зүйл зогсож байв. Сар дахин үүлний цаагуур оров. Тас харанхуй болсны эцэст эргэн гэгээтэй болоход өнөө хүн дүрст бараан зүйл арваад алхмаар ойртсон байв. Сар гарах үед өнөө хүн огт хөдлөхгүй ч Баярмаа руу харж байгаа нь илт мэдэгдэнэ. Баярмаа "Юу хүн бэ? Надад битгий орд" гэв. Гэсэн ч дахин тас харанхуй болж энэ үед араатан амьтдын уйлах, уралцах, архирах чимээ сонсогдно. Баярмаа энэ үед байдгаар нь дагжин чичирч амандаа майн мэгзэн уншин ийш тийш хийдэмэл харах гэж оролдоно. Сар дахин үүлний цанаас гарч орчныг гэрэлтүүлэхэд Баярмаагийн чан хард ард захрууст тэрийн зогсож байлаа. Баярмаа ардаа ямар нэг зүйл зогсож байгааг мэдрэн эргэж хараад чангаар хашгирав. Гэсэн ч оройтжээ. Тэр нь түүнийг харанхуй годомчны мохорлуу чирэн хурдлав. Баярмаа доош харан унаж хумсаран цементэн газраас зуурах гэж оролдовч өчүүхэнч нэмэр болсонгүй. Түүний нүүр царай хумс хуруу зулгаран цус нь гоожиж газраар асар хурдтай чирүүлсний эцэст тараншин руу хамгийн сүүлд толгой нь шувалзан алга болжээ. Түүнийг тийш орсныг амьд хүн нэг хинч харсангүй. Хэдхэн мөчийн дараа Гомбо автобусны буудлын дээр ирж эхнэрийн хаа сайгүй хайсан ч уул мөрийг нь олж чадсангүй. Шөнч болж тэрүүгээр Хэрв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой.